одоо нөгөө бүгдэнд нь өглөө өдөр орой минь за миний ингэж сувгтаа оруулж байгаа 6 дахь бичлэг байгаа. Тэгээ энэ бичлэг маань тий од татгсан элдний мастер гэдэг ер нь бол манга байгаа шүү бас тий. Энийг эхнээс нь ахгуулаа яриад юм шүү. Ер нь бол ингээд нэг өдөр умардын элдний домог од татгсан элдний мастер, дараагийн өдөр нано машин тэгээ бас нэг ер нь бол хантрик бас яри гэж бодож байгаа шүү. Нууц тий арал тий ингээд харахгүй ертөнц рүү тэв рүү явж байгаа. Тэр хэсэг нь бас хідэн чаптрууд нь гарцсан байгаа. Тэрийг бас ярьж өгье гэж бодож байгаа шүү. Тэгээд хэрвээ хантрик яриулмаар байгаа бол тий гоё subscribe юм уу лайк ярина гоё дараад өгөөрэй. Коммент хэсэг дээр ч юм уу бичээд өгөөрэй. За ингэснээр тий од татгсан элдний мастер манганы видео чаптер маань яаж эхэлдэг вэ гэвэл тий шөнийн тэнгэрийн оргилд хэрэлдэхгүйч хинээч хараагүй хогийн цэгт бас унсан байсан ч тэр бол од мөн гэснээр хэрвээ гэрэлтийг хүсвэл зүрх сэтгэлдээ гэрэллийг асааснаар агуулсаар байх болно гэснээр ер нь бол эхэлдэг байгаа. Нэгэнтэй залуу шар өстэй аймаа кул зал хүүхдтэй илт нэг юм гээд илдийг хараа зогссон те яаж ч харсан дог юм аа. Шинж араас нэг те ингээд нэг ахаад л чамайг энд байгаа гэж мэдсэн юм аа. Тэ Зэмина гэд энийг зүгээр хэдүүлээ заяа гэд удаа авчи заяа гэд охин зогсож байдаг байгаа улаад гэд манай ер нь бол гол дөрөв танилцуултай чи сүүлийн үед арай л хайнг байгаа шүү бити уур хүргээд байгаа гэд байна энэ надад ирэх цөөхөн амьдралын минь цөөхөн боломжуудын нэг гэд манай улаад л тэгсэн заяа тий өө тийм үү ийм болохоор хүмүүс чиний талаар цуу яриа тарааж байгаа юм гэсэн чинь улаад тий ямар цуу яриа ямар гэсэн чинь манай Зэмина хоёр чааж чи одоо ч гэсэн саваа барих үедээ хоолой сонсдгоо гэсэн манай болоод те амар жоохон тэнэлсэн царайтай чаацаар чинь заа те яах чи өмнөх амьдралд ямар нэгэн үйлтэй хүн байсан бэ гээл тэгэл асуугаад гигэн цагаан өдрөө аянган цохиулнд ямар амтан байна дээрс нь бүр хар аянх шүү хэсэгтээ дэлгүртэй бүгээд байж бай шинэ хам бүр муу ёрын зүйлс их эмзэг гэсэн шүү. Тэр өмнө буруу номтнуудыг цээрлүүлж байсан болохоор жижигтэй хүн харагдвал өлгөө шатаач гинлээ. Гэсэн чи болоотой. Яах ч наадхаа хэлж байгаа юм. Тэ яасан юм. Би чамд санаа тавьж байна. Аянган зөвхөлт байхад чинь олон хүн харсан. Бүгд одоо араар чинь хов базаад эхэлсэн. Ингиж хамаагүй зогсоон болсон ч дээр цөмийнхэн чамайг бариад явчих бол яах юм. Гэсэн чи байлаа те. Зүгээр л илт хар зогслоо гэд чирэж явчихгүй байлгүй дээ гэсэн заяа те. Чи үнэн маа нэг юм аа. Зүгээр л худалдаад аваач. Үнтэй ид байгаа юм аа. Юу шалбил гэж дээ. Эн чин зүгээр л нэг юм уу дарахны газар хэд юм би аваад өгөх үү гэсэн чи болоод те. 5 алт гэсэн чи заяа те. Арайч те. 5 алтаа энэ мүү төмрийн хог уу тэр мөнгөөр чинь би гэсэн болоод те. Харин тийм ээ. Тийм мөнгө байвал бүгдээ бүтэн жил ажил хийхгүй байсан ч болно чи. Тэгээ юу төмрөө гисэн үү гээл манай Муса бацаанууд нүднээс далд ор гэдээ дархан гараад ирдэг манай хөшөөх те. Энд та нар шиг гудамжны бацаанууд зориулагдсан элт биш гэсэн зэн цаа те. Тэгээд өөр хин авах юм. Ядуусаа хороолт зарж байгаа юм гудамжны өмнөд л авдیں۔ Байгаа үстэйсэн өвгөн чин зүүн ч гисэн юм уу гээл хэлсэн чи өвгөн те. Юу гэсэн өвгөн гисэн үү? Энэ муу чинь ах цахаа мэдхгүй юу вэ? Гэсэн чинь заяа те. Яах гэж хүлэг баадруудыг барих хилд тавьж чаад сүржигнээд байгаа юм. Амьдрах хоног чинь дуусгаж байгаа юм уус өвгөн те. Тийм ээ. Миний энэ хорвоод амьдрах хоног маань дуусгаж байх. Чи юм уу бацаан зүгээр л ажил дээрээ очиж аяг тавгаа ухаа гэсэн чинь тийм ээ. Юу намайг юу гэсэн бэ? Би бол том болсон бүсгүй хүн шүү. Тэгсэн чинь манай болоод те. Уурдлах хэрэггүй дээ заяа. Бид явлаа ахаа. Ах уу гэсэн чинь те. Намайг тавь би буруу юм хэлээ гэсэн чинь өвгөн те. Чи юм уу болоорой бузар юу чинь те. Дотроо дүүрэн хортой амтэн. Би өмнө нь түн зөндөө их юм хоол өгч байсан. Мо юу чинь ингээл амар уурлалч хааш алгаа явдаг байгаа. Тэсэн чинь те амар булаадыг зогсон мөрийг хараал те. Тэр эндийд их удаан зогсчтэй бүр шигдээд орчхож. Инки оронд хоолны мөнгө олсон амархан юм. Жаала ийм юм мөрөөдөөд байвал амьдрал чинь улмал хэцүү болно. Ядуусын хорооллын хүүхдүүд хизээч энэ амьдралаас гарч чаддгүй юм.
Би эндээс гарч чадах хүндлийн нээлтийг зарна. Би сүүлийн бүтээл ийм газарт ялцруулахгүй. Энэ яг л энэ шиг түн шиг гэл тэр хоёрыг ер нь л ингээ ярьдаг байгаа. Тэд хоёулаа ийм газарт гэрэлтдэг. Гэснээр үзэгдэл нэг нь те уурд бүсийн эдийн засгийн төв мөн БНЗ гэр бүлийн хүчээр уурд бүсийн гэрэлт цамхыг бий болгосон газар Сора гэж танилцуулдаг байгаа. Ийм тод гэрэлтэх газар гүн сүүдэр байх нь гарцаагүй. Бүх төрлийн бузар булаа зүйл цуглардаг ядуусын хороол гэснээр нэгэн уушин газар руу шилждэг байгаа. Нэгэн залуу те ингээд хөлсний зэрэг нэг эмэгтэй чирсэн муу юу ч намайг луурдахж оролдоно гинэ гэд чирээ өснөөс нь тэр чирээ авчихсан чи эмэгтэй те би чамайг яаж луурдсан юмсэн чи би 20 жил хөлсний зэрэг ажилласан яаж намайг хуурахыг зүрхэлж байна гэж тэгсэн чи манай булааттай хараа те энд чимээгүй байна гэж байхгүй юм а гэж булаат гэсэн чи тийм ээ лаача яг цагаа оллоо хадагтайгаа аваад ир гэж нөгөөсөн зэрэгчилсэн те булаатай хадагтайтай уулзсан тулд мөнгө биш алтан зоос төлөх хэрэгтэй хөлсөн зэрэг те ингэж ажиллаа хийдэг юм байж алтан зоос гинэ авах гинэ хадагтай чинь байхгүй бол ээжигээ дуудсан булаатай амар хараал тэгсэн чи өөдсөнтэй цаг хэмждэг наадах чинь худлаа бидтэй яхаар намайг юуч амжаагүй байхаа шатаа дуусчихдаг юм гэсэн чи булаатай чи угаасаа 5 минутад л авчгаад яаж хөгжүүлдэх гэсэн юм мөнгө бол харж эхнэрээ нь олооч гэл амар хэлдэг бүр амар шүү тэгсэн чи нөхөлсөн төрөг чи юм уу юу гэсэн бэ чи чанга дуутай юм а шалгаж үзэх үү тэр цагийг харж байна уу энэ ла 5 минут асахгүй үгүй юу харъя 5 минут хүрэхгүй бол наад эмэгтэй яасан ч болно гэсэн чи нөхөлсөн төрөг би яхаараа лууртны үгэнд ордог юм улаатай би шалгая гэд байна харин 5 минут болбол би чамайг хөтөлчин зодоо шүү гэж хэлсэн хөлсний зэрэг бүр айхал энэ хүүхдийн нүд нь юу вэ тэгэл шууд болоод шууд сүдэн зураал асаал одоо хэдхэн хэн луурчин байна да гэж сулаагаасаа чи манай тэ хөлсний зэрэг амар гайхал юу болох яаж уулаа гэл тэгсэн чи лаан унтраал тэ хөлсний зэрэг новш гэж түрүүнд хид болж байсан бэлээ тэгсэн чи балаатай ах уу гэж шууд нүүрэн дондор саваагаар цохиол 5 минут болж байна новш минь гэж шууд жигээл цаашаа нэг өрөөрөө оруулаа хаалгыг хаадаг байгаа. Тэнгүүтээ те болоод чи өгсөн гэсэн чи хөлсний тэрэг те байз чи бидний луурдах гэж орлоо гэдэг болоод шууд те ямар хөлсний зэрэг ийм хөдөлгөг байдаг юм бас ээжигээ аваад ир гэсэн үү ээжгүй хүмүүсийг бодмоор юм да гэл амар манай хөлсний тэрэг додуулаад амар хашгирдсан чи болоо те амаа татаач гэл тэгэл маргааш өглөө дүрс шилждэг байгаа. Хэн нэгэн лагаар оролцсон бол те 5 минут хүрээгүй. Миний үгийг ойлгож байна уу? Хоорхой. Хэн нэгэн манай лаануудаар оролцсон байна гэсэн хоорхой. Юу хийм гэж цаанс нэг эмэгтэй те. Хэн манай үнтэй лагаар оролдож зүрхэлдэг байна. Бид тэрнийг олноо. Гэл хоорхой гэсэн чинь мэдээж тэрийг чи хайж ол гэж манай болоод үзсэн чинь манай болоод би яаж хэрэгтнийг олох юм гэсэн чинь манай эмэгтэй би үнэндээ аял хэдийн олчихсон гэсэн чинь болоод хийм гэсэн чинь би байсан юм аа би жаахан маазарсан юм гэл нэг ингээ те Марсел гэх эмэгтэй ингээ зогсож байдаг байгаа ер нь бол ингээ хатагтай энэ газрын том те би тэр согтуу толгоонуудыг луурдах гэж зоосоо илүү унгаах гэсэн юм аа гэл хэлсэн чинь болоод те амар гахаал хахаа тэгвэл ямар ч шалтгаангүй хүн зоджээ гэл явуулсан за би зүгээр ажилтны юм чинь яасан ч үлээдэ гэсэн чинь нэг хүн те ёо би чамайг бахархаж байна шүү өчигдөр юу хийсэн чи сонссон сайн байна намайг байхгүйд ямар нэгэн зүйл болж те би чи өчигдөр лаа зараад хідэн зоос олсон мэт те бидэнд мөнгө хэрэгтэй байна гэж болоод идсэн болоод чи яах гээд байгаа юм бүрлээ гэсэн чи бүрлэн те уурлах хэрэггүй дээ би зүгээр чамтай тохиролцох гэсэн юм надад мөнгө өгвөл би чамд нэг зүйл өгье тэгэнгүүтээ те халаасны хулгайч ив хавгүй тэнийг чадваргүй таньж байгаа биз дээ түүнийг 40 мөнгөн зоосоор өгье дажгүй 8 шүү хуруу болон шагааг нь яасан юм гэж болоод асуусан чи тасалсан бол юу гэж чам дээр би ирэх вэ дээ би зүгээр л жаахан сунгасан
буцаагаад бусдаар бол цоо ойруулсан ч болоод шууд 40 мөнгө зоосон шидэл. Тэсэн нөгөөдгөнтэй чамд итгэж болно гэж мэдээд байсан юм аа. Синсэн нөгөө хүүхдэнтэй. Нөгөө хүүхдэнтэй дараагийн удаа над дээр ирэхгүй зүгээр л алаарай гэж болоод тэгдэг. Тэсэн нөгөөдгөнтэй ингэх хэрэггүй дээ бид чинь танхаажууд болохоос алуурчд биш гээл хэлдэг. Болоод тэсэн чинь те чи өөрийнхөө гэр бүлийг л уурдж байна гэж хэлдэг. Тэгэл те харвуу булаа зөвшөөрнө гэж хэлээ бидтэй гэл нөгөө чинь те. Тэр бол золбоо хүүхдүүдийг баздаг юм. Чинь те болоод нээд нөгөө хүүхдэнтэй уучлаарай булаад би болгоомжт байхыг хичээсэн. Болоод те хугарсан яц байна уу? Үгүй. Тэгвэл надад туглуулахаасаа өмнө хурдхан зайл гэсэн чинь. За баярлаа болоод ёо миний тав алтан зоосны зориг гэ үзэгдэл юу нь бол те нэг юм хүүтэй валаад ярьж байгаа шилждэг байгаа нөгөө хүн те тэр хүүхэд азтай байлаа. Тэр нэг ч хуруугаа алдаагүй хуруу болон шагаагаа таслуулсан. Би бол олон нийтийн өмнө бодит жишээ болсон. Нэрэн лагч нь оролцсон гэсэн үнэн өгсөн болоод чи мэдсэн юм уу? Цуурхал тарахаас тараад удаж байгаа ч хүмүүст итгээгүй юм уу? Хатагтай лаа хийдэг. Гэхдээ Марсел бол тийм зүйл тийм ээ хоорхойч бас энийг мэдж байсан. Тэд уг нь тийм зүйл хийх хүмүүс биш. Гэхдээ хийсэн байвал шалтгаантай л байх ёстой. Ямар шалтгаан? Мөнгөний хэрэг гарсан байх магадлал 90%. Яаралтай мөнгө. Болгоомжтой байгаарай булаад. Аливаа бүлгүүд яаралтай мөнгө босгох ганц л шалтгаан байдаг. Бүлэглэл хоорондын дайн. Цоорогийн ядуусын хорооллыг захирдаг 5 босс байдаг. Янхнуудын хүлэг баатар хоорхой. Хайн надлагч хар баавгай. Мөрөгдөд тоглоомын шоо. Халимын анч Ахмад хүүрөв. Мөнгө авчирч нэг гарт Жек. Амьдралын харанхуй бүхэн сүүдэр нуугдаж чам руу чимээгүй гитдэг. Яг одооных шиг. Жаала. Босс чинь хаана байна? Босс сануулаагүй ирж. Сүүрэл анхааруулгагүй тохиолддог. Гэснээр энэ чаптер юу нэгдүгээр чаптер дуустдаг байгаа. Тэгээд дараагийн 2 дугаар чаптерс бүр гоё болоо шүү. Маргааш нас ер нь хаанчиг санчиг оруулаа юм шүү бас. Чаптеруудын те нэг тийм талаар оруулаа юм шүү. Дэмжээд өгөөрэй. Лайк болон subscribe дараад